Тэгэхээр ерөнхий боловсролын 54 дугаар сургууль буюу Англи, Япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Эрдмийн ундраа цогцлбор сургуулийн 7 дугаар ангийн сурагчид зодтолцсон талаарх бичлэг интернет сайтууд болон фэйсбүүкээр өчигдөр цацагдсан. Тэгэхээр энэхүү мэдээллийн мөрөөр бид 54 дугаар сургууль дээр хүрэлцэн ирсэн юм. Энэ мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага сургуулийн хүүхдүүдийг аль сургуулийн хүүхэд болохыг нь тогтоож энэхүү сургалтын менежер болон захирал зодоонд оролцсон 2 охины эцэг эхчүүдтэй уулзаж тайлбар мэдүүлэг авч ирсэн байна. Тэгэхээр бидний сургууль дээр нь ирэхэд бол сургалтын менежер гэх хүнээс өөр сургуулийн удирдах албан тушаалтнууд байсангүй. Тэгээд өстөгөө хаасан. Манай нэг ажилтнаа. Манай нэг ажилтнаа үзүүлсэн вэс хөхтэй байна гэж үзсэн. Тэгээд 7 дугаар нь хөхтүүд юм байна. Тэр 2 цагтаа хүрсэн шүү дээ. Тэгээд энд бид нар уусаад ийм учраас дорнодоо илрүүлээ. Тэгээд агентаар хэмжээ аваад өнөөдөр тэгээд холбогдох улстай яагаад эрүүгийн цагтаа гардаг 9 цагт бэлэн байгаа гэсэн юм байна. Тэгээд захирал нийгмийн ажилтнаа ангууд ирсэн багштай тийш явсан байна. Өчтөө тэр хүүхдүүдтэй болоо шүү. Манай нийгмийн ажилтнаа ангууд ирсэн багш нар уулзсан гэсэн. Тэгээд энэ талаарх мэдээлэл танд ирсэн л үү? Надад ирсэн. Би өчтөө би 3 цаг үед ирсэн. Одоо 54 2 цагтаа 2 хүрсэн. Надад уулзсан. За ийм хүүхд байна гэсэн. Ингээ бид нар бүртгэл дээр байсан. Тэр нэгдүгээр болсон болсон юм шиг байлаа. Яг энэ би тэр 2 өдөрт семинартаа байсан байхгүй юу? Тэр талаар би хэдэн цаг болсон би сайн мэдэхгүй. Зодуулсан хүүхдийн хувьд өнөөдөр хичээлдээ ирээгүй эмнэлгээр явж байгаа гэх мэдээллийг бол сурагчдын зүгээс ангийн даргын зүгээс өгч байна. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж чухам ямар асуудлаас үүссэн бэ гэдгийг тогтооно. Гэхдээ албан бус их сурвалжуудын мэдээлэлээр хүүхдүүд нэг өдөө хатгаж энэхүү зодооныг үүсгэсэн гэж байгаа юм. Бүр тодруулбал 7 дугаар ангийн эрэгтэй сурагчид нь хоорондоо маргалдаж зодолдоод үүнийхээ дараа охтууд нь 2 хэсэг хуваагдан дараа нь охтоосоо нэгийг сонгож энэхүү зодолдуулсан гэдэг ч мэдээллийг өгч байна. Мэдчих хэвээр. Гэхдээ бол өстөр би надад ч мэдгүй биш. Бид нар бол мэдчих хэвээр. Би анхаарал тавьдаг болсон байхгүй. Гэхдээ бид нар дүгнэлт хийж байгаа. Ямар юмнаас болсон байна. Өнөөдөр тэр судалгааны юм явуулчих. 8 дугаар мөнгө зохион байгуулсан мөрөө ямар нэг гадны нөлөө байна вэ? Тэр одоо баг судалгаа гарсан байгаа. Одоо эрүүгийн төлөвлөлийн газар дээр очиж өнөөдөр одоо драйгууд ирсэн багш центр явсан байж байгаа гэдэг ийм болсон байна гэж асуудыг бол яах вэ? Сургууль дээр ирэхэд тааралцсан нэг багшийг хэлж байгаагаар бол зодсон гэдэг ариун сурлагаадаа сайн хүмүүжлийн доголдол гаргахааргүй хүүхэд гэдгийг хэлж байна. Хараа охиныг бол хамгаалмаар л санагдчих. Ариун мараа мэдхгүй тэр нэр усын бол мэдхгүй би доктор болохоор мэдхгүй л сайн охиныг нөгөө одоо урлаг спорт тэгээ сургууль дотор ч бас нэг харагддаг хүмүүс байдаг шүү дээ. Тэргээр ингээд харахад л бол одоо надад бол харагддаг л байхгүй. Олчиг болсон ч бас нэг хүний хараад бастай ярина шүү. Миний хараад байна шүү дээ. Сургуулийн менежер юу хийж гэнэ үү? Нийгмийн ажилтан юу хийж гэнэ үү? Захирал юу хийж гэнэ үү? Тэгтээ бол одоо би бол багчл одоо уучлаарай болцсон бол тэр зэрэг бол юм яриад яах вэ? Тэгэхээр 7 дугаар ангийн сурагч гэдэг бол дөнгөж 12 настай. Тэгэхээр 12 настай хүүхдээс ийм хэмжээний ааш авир ийм хэмжээний зан үйл гарч ийна гэдэг бол хүүхдийн хүмүүжил өсвөр насны охидын тэр дунд сургуулийн сурагчдын хүмүүжил ямархуу түвшинд байгааг харуулж байна.